буддизм дах оюун судалгаа гэдэг сэдвээр өөрийнхөө илтгэлийг тавина. За таныг энэ дээр урьж байна. За ингээд энэ хоролд хүрэлцэн ирсэн Хамнамон хаан тэргүүтэй Монголын бурхан шийдвэр хандан нэгслэн хэд болон Монгол улсын энэ урлагийг зохион байгуулж байгаа Монголын үндэсний олон нийтийн хараад төдийж Монгол улсын шинжлэх ухааны академи болон тэр энэ хоролд хүрэлцэн ирж ихтгэл тавьж байгаа болон сонсож байгаа нийт хүмүүстэй энэ өдрийн мэндийг төвшүүлье. За тэгээд миний одоо буддизм дэх оюун ухаан гэдэг энэ илтгэлийг тавихыг хичээлээ. Тэгээд энэний одоо гол зүйл нь бол буддизм дэх шашныг одоо яаж шухан хүлээж авдаг вэ гэж. Ингэхлээр зэрэг бид нар бурхны шашныг за бурхны шашныг эхлээд ойлгох хэрэгтэй болов гэж бодсон. Эхлээд сэтгэлийг ярих гэж байгаа, оюун ухааныг ярих гэж байгаа учраас бурхан багш 2600 жилийн тэртээ гэгэрэл төрөх арга замыг айлдахдаа энгийн хүмүүст бол шашнаа оюун ухаанд айхтар тэгж судлах шинжлэх биш зүгээр жирийн хүмүүст бол ёс зан үйл маягтай зүйлүүдийг бол айлдсан байдаг. Яг юузэр судлаач гэх юм бол тийм хүмүүст бол тогтсон таалал гэдэг нэрээр айлдаж байгаа. Тогтсон таалал. Тогтсон тааллыг айлдахдаа болохоор зэрэг тогтсон таалал дотор гол 3 суурь гарч ирж байдаг. Энэ нь болохоор зэрэг суурь ойлголт гэж юм заавалчгүй байх хэрэгтэй. Энэ суурь ойлголтыг ойлгож байж дараад нь тэр суурь ойлголтын дээр тулгуурласан мөр гэх юм уу гэгэрэл төрөх мөр замыг ингэж ойлгох хэрэгтэй. Үүний дараа үр дагавар нь ямар зүйл төрөх юм бэ гэдэг ийм 3 шинжтэйгээр ингээд айлддаг. Тэгэхээр зэрэг бидний энэ айлдварын хамгийн ихнийх нь болохоор зэрэг суурь ойлголтын дээр тулах хэрэгтэй. Суурь ойлголт нь яг хаанаас эхэлдэг юм бэ гэвэл бие үгүй гэж. Энэ бие үгүй гэдэг ойлголт өрөөсөө хамгийн буддийн шашныг бол бусдаа шашнуудаас болон бусад зүйлээс ялгарх гол ялгаа нь бол энэ ойлголт харж байна. Бие үгүй гэдэг юм. Би яагаад байхгүй байгаа юм бэ? Эзэн нэг юу гэдгийг те ертөнцийн эзэнч гэдэг юм уу? Эсвэл өөрсдийн гэсэн нэг тусдаа тийм эзэннээс бид нэр өөрсдөө хамааруулж тавих уу яах вэ? Ийм асуудлаас эхэлж байдаг. Тийм учраас буддийн шин бол энд бол тийм бол байдгүй юм аа. Өөрөө өөрийнхөө эзэн юм аа. Тийм учраас бид нэр эмчнээс тулгуурлаад ертөнцийн зүй тогтлыг ойлгох хэрэгтэй болж таардаг. За тэгвэл хуваагдаж ингэж тарихдаа бол бие үгүйгээд хамгийн том мөн чанараа ингэ тавьчаад дараад нь тэр дотор 2 хуваагаад байгаа байхгүй зүйл ингэж тавьчих. Байгаа гэдэг зүйлийг бид нэр буддийн шашин яаж тодорхойлдог вэ гэхээр зэрэг ухаан дээр тулгуурлаж тодорхойлдог. Байгаа гэдэг бид нар гар дээр ил байгаа зүйлийг хэлээд авахгүйгээр тэр ухаанаар шинжилээд бурхны шашны одоо гэгэрэл төрсэн хүмүүс тэр ухаанаар шинжилээд хамгийн төгс ухаан дээр яг энэ зүв байна. Байгаа нь бол үнэхээр тодорхой юм байна гэдгийг мэдсэн ухаан дээр тулгуурлаад тэр юм байгаа гэж үзэж байгаа. За тэгвэл энэ байгаа дотор байхгүй юм бол бурхнатын шинжилсээр байгаа байхгүй гэдэг ухааны үднэс тавиад байна шүү дээ. Тэгэнгүүт байгаа дотор болохоор зэрэг мөнх бус гэж нэг 2 хуваагаад ерөнхий гол агуулга мингээрээд гарч ирж байгаа. Мөнх бус гэдгийг бид нэр тайлбарлахдаа бол агшинд хувирдаггээр л ялгаж байгаа. Нэг агшинд хувираад өөрчлөгдөж байх юм бол тэр юмыг мөнх бус гэж үзнэ. Нэгэн агшинд ерөөсө хувирахгүй яг хуучин шинж байдалтай байгаад гэх юм бол тэрийг мөнх гэж үзнэ. Тэгэхээр зэрэг энэ мөнх гэдэг юмыг тавихтаа огторгой гэж тавиад байгаа. Ерөнхий жишээ тавьбал огторгой яагаад мөнх биш мөнх юм бэ гэдгийг бол бас сайн судлуу бас тодорхой бас мэдлэг авах уу гэж бодож. За тэгээ мөнх бус дотор хуваагдаад ингээд ирэхлээр яг одоо бидний амьдрал дээр хэрэг болж байгаа гол бодлууд бол энэ 3 юм дээрээс гарнаа гэж. Тоосноос бүтсэн зүйлс нэг хэсэг байна. Энэ материалын зүйлийг шууд хэлчихэж байгаа. Нөгөө тал нь болохоор зэрэг ухаан. Ухаан бол материалын зүйлээс ерөөсөө гарч болохгүй юм байна. Тусдаа шал өөр зүйл юм байна гэдгийг ангид гаргаж ирдэг. Сүүлд нь болохоор төгс бус хуран үйлдэл зүйлс гэдэг ингэж 3 хувааж ерөнхийдөө буддизмын гол онол энэчнээс гарч ирж байгаа.
Тэгэнгүүт хамгийн ихнээс тоосноос бүтсэн зүйлсгээ тэгэнгүүт гадна дотно гээд хоёр тусдан тавьж болно. Эсвэл хүний бие дээрх эрхтнүүдийг болохоор зэрэг нүдний эрхтэнч байдаг юм уу, хамрын эрхтэн гэдэг ингэж тавьж байгаа нь бол нангис буюу дотор одоо дүрснүүд гэдэг ингээ явцдаг. Гадна дүрснүүд гэхлээр бидний нүдэнд харагдаж байгаа гадна талын байгаль дэлхийч гэдэг юм уу, үннэр амт гэдэг ингээд шал тусдан тайлбарлаад ингээ явцдаг зүйл. Энэ хэдийг яг мэдж байгаа зүйл нь юу юм бэ гэхлээр зэрэг ухаан гэдэг ингээд ухаанаар гаргаж ирж байгаа. Энэ ухаан гэдэг зүйлийг бид нэр өөрсдөө яаж ойлгох ёстой юм бэ гэвэл бэлэг чанар гэж нэг юм байдаг. Ухааны яг мөн чанар нь ямар юм бэ гэхлээр зэрэг шива буюу салва гэхлээр зэрэг маш тийм тодорхой гэж байгаа. Тунгалаг маягтай зүйл. Эрэгба гэхлээр чинь юмыг мэдэрчээдэг тэр зүйлийг ухаан гэж хэлнэ гэж. За тэгвэл бидний энэ ухаан гэдэг зүйлийг одоо буддийн шашинд бол маш олон төрлөөр тайлбарласан байдаг. Зөв мэдсэн ухаан, буруу мэдсэн ухаан ч гэдэг юм уу, хоёр төрж байгаа ухаан, гурав төрж байгаа ухаан гэдэг ингээд өөр нэрсдүүд нь ингээд тусдаа болоо явчихдаг. За тэгвэл биний одоо тайлбарлаж байгаа бол сэтгэл гэдэг юм дээрээс тайлбарлая гэж бодож байна. Яг бол бид нэр сэтгэл гэж яг юуг авч үзээд байна вэ? Ухаан юм уу? Ухаанаас тусдаа юм уу? Буддийн шин бол энэ бол ухаан юм аа, цэвэр ухаан юм аа. Сэтгэл гэдэг нь яг юу юм бэ? Сэтгэлийн гэхлээр яг өөрийнх нь мөн чанарыг ингээд номон дээр бичснээр авч үзэх юм бол өөрийн нөхөр болсон сэтгэлээс гарсан ухаануудын эзэн маягтай тийм юм тавих гэдэг. Сэтгэлээс гарсан ухаануудыг эзэндээ байж идэг зүйлийг бол сэтгэл гэж нэрлэнэ. Энэ сэтгэлийн сүнс гэдэгтээ ямар ч ялгаа байхгүй. Сүнс сэтгэл хоёр бол нэг юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл бид нар сүнс гэдэг нь өөртөө бид нар яг юуг мэдрэх гээд байна? Би гэдэг байгаа зүйл нь өөрөө юу юм бэ? Бидний махан бие бод бол яг би гэдэг юм мөн үү биш үү? Ухаан нь би юм уу, муу юм уу биш юм? Тэр дотроо хэрвээ би гэдгийг авч үзэх юм бол тэр сүнс гэдэг зүйлийг л хамгийн сүүлд тавихаар. Энэ сүнс гэдэг зүйл, сэтгэл гэдэг зүйлийг байгаа гэж тооцоолснороо дараа төрөл, хой төрөл гэдэг гол онлууд бол энэ дээр гарч ирдэг. Энэ сэтгэл гэдэг зүйл бол одоо энэ төрөл дээр авиасуудыг аваад хой төрөл рүү явж идэг ийм үзлийн санааны бол суурь нь бол энэ дээрээс гарч ирдэг. Энэ суурийг дээш нь ахиулж дээшлэх юм бол энэ сүлд гэгээр төрөх гэдэг юм уу? Төгс төгөлдөр болно гэдэг бол энэ сэтгэлдээрээс ярина. Буддийн шашны сургаал номд бол зөвхөн сэтгэлийг хөгжөөх, сэтгэлийг одоо танин барих дээр л гол зүйлүүд point одоо ингэ явж байна гэсэн. За тэгэнгүүт сэтгэлийг бид нар яг өөрсдөө ингэ мэдрэх гэхлээр мэдэрч шууд ингэ чадахгүй байгаа. Яагаад гэхээр зэрэг материал зүйл бичлэхээр ингэ гардаар ингэ тавьчих юм байхгүй. Тэгвэл зөвхөн мэдрэмжэн дээр өөр дөрөө тулна гэсэн. Мэдрэмжэн дээр тулахад бид нар яаж тэрийг мэдрэх юм бэ гэхээр зэрэг гадагшаа гарч байгаа тэр сэтгэлээс гарсан ухаануудыг мэдэрч чадах юм бол тэр сэтгэл гэдэг юм мэдэрдэг. Тэр сэтгэлийг мэдрэхийн тухай сэтгэлээс гарсан ухаануудыг бас маш олон төрлөөр тайлбарласан байгаа юм л да. Ер нь бол сэмжүүн авжуун ажиг гэдэг номон дээр байдаг. Тэгэнгүүт нэг сэтгэл ингээд байж хахад төрлөө гэж бодоход тэрнийг дагалдсан одоо юм 51 сэтгэлээс аль нэг нь ингээд олон ч төрж болдог, нэгэн ч төрж болж байгаа ийм л зүйл юм байна. Тэгвэл нөгөөдгөө яангот сэтгэлээс гарсан ухаануудыг 51 хуваасан ш тийм үү. Тэгвэл тэрний хамгийн ихнийх нь болохоор зэрэг багцлах юм бол нэг сэтгэл төрөхөд энэ бүгд нь тийм 5 сэтгэл төрөд байгаа. Бүхэнд одогч 5 тийм сэтгэлээс гарсан ухаан төрөд байгаа. Тэгээ юмсыг мэдхэд бас тийм 5 ухаан басан гэж тусна гэж гарч ирээд байдаг. Язгуурын нөгөө сэтгэл өөрөө нисванаста гэдэг юм уу жоохон бохирдсон байх юм бол тэр бол язгуурын 5 нисванас дотор талд нь ингээд гадна талаар нь бүрхсэн гэсэн утга санааг язгуурын 5 нисванас 6 байдаг гол нь. Ойрын нисванас 20 тэгээ буйны одоо сэтгэл 11 бусад дургдаг ийм 4 сэтгэл гэсэн ийм 51 сэтгэл ерөнхийдөө ингэж тайлбарлаж ингэ ярьдаг. Тэгэнгүүт сэтгэлийг ингэж ярихлаа сэтгэлээс гарсан ухаануудыг маш нарийн ингээд тайлбарлах гэхээр шууд ингээд хэлэх боломжгүй. Яг номон дээр гарч байгаагаар бол мэдрэмж бол байна. Сэтгэл төрөхөд сорвоо буюу мэдрэмж гэж нэг юм төрнө. Мэдрэмж нь ямар байх юм бэ гэхээр зэрэг эсвэл амгалантай, эсвэл зовлонтой, эсвэл аль бисгсэн юм мэдрэмж төрөд байгаа. Мэдрэмж төрж байгаа учраас бид нар тэрийг аль нэ гэдгийг өөрсдөө дотроо нэг эзэн маягийн бодоод байна шүү дээ. Тэр бол сэтгэл юм аа гэж миний одоо гаргаж ирэх гэж байгаа санаа бол энэ юм. За тэгээд хурам мэдэх гэдэг нь болохоор зэрэг би мэдчлээ гэсэн нэг тийм бодол маягийн юмыг одоо бид нар өөрсдөө тээж байгаа тийм үү. Яагаад гэхээр бид нар бунт байлаа гэдэг ингээд харлаа гэхэд
Бомбыг харсан нүдний эрхтэн байна. Тэрийг дотор дамжуулж байгаа нүдний эрхтэн дээшээ одоо дамжуулаад цаашаа явсан бол би бомбыг харж байна гэсэн оюун төрөөд байна. Оюун хаан. Тэгвэл оюун хааны төршнийг нь би яг бомб мэдлээ гэсэн дотор талд яг миний гэсэн би мэдсэн гэсэн нэг ухаан төрж байгаа нь бол яг сэтгэлдээр тулж ирж байна гэж. Ингэж 3-4 давхралж ингэж юулжин ч гэдэг юм одоо яг давхралж ингэж ойлгож иж бид нар бол сэтгэлийг маш нарийн ойлгох юм аа. За тэгээд ийм 5 зүйлүүд ерөнхийдөө ингээд гараад эхэлнэ. За юмсыг мэдхэд ерөнхийдөө дурших нэг юм дуршиж мэдэж болж байна, төсөөлж бас мэдэж болж байна. Дахин санах гэж байгаа. Санснаар бид ахиж нөгөөт нэг мэдхтэй айлж. Нөгөөт нь болохоор самади буюу бясалгал. Тэгээд бэлгүүн. Энэ бэлгүүн гэдэг зүйл бол хамгийн чухал зүйл. Энэ бэлгүүн гэхлээр заавалчгүй бүх зүйлийг зөвөөр мэддэг. Буруугаар мэддэг бэлгүүн ч гэж болох гэдэг юм. Бэлгүүн гэдгээ бид нэр яаж тусдаа ангилж тавих вэ? Юмыг бол заавалчгүй зөв мэдж иж бэлгүүн болоод буруу мэдхлээр муу ухаан болоод ингээ явна гэж тооцох уу, яах вэ? Нэг юм асуудал байна. За тэгвэл бэлгүүн ухаангүй гэх юм уу тийм үү? Бэлгүүн гэдэг чинь зөв мэдсэн ухааныг бэлгүүн гэдэг буруу мэдсэн ухааныг одоо өөрөөр нэрлж болохгүй юу? За тэгэнгүүт дараад нь болохоор зэрэг нөгөө бидний сэтгэл гэдэг байгаа нэг тодорхой зүйлийг тавиад байна шүү тийм үү? Өөрт мэдрэгдээд байгаа. Тэр зүйл чи яагаад юмс үжиглийг бүгдээринг мэдэхгүй, ойлгохгүй, танихгүй байгаа юм бэ гэхээр зэрэг бидний тэр сэтгэл өөрөө тийм гэгээр түрээгүй мунхарсан гэсэн. Тийм учраас мунхагтыг бол бид нар одоо хамгийн одоо сэтгэлдээ байгаа тэр хамгийн буруу зүйлийг бол мунхаг гэж нэрлэдэг. Энэ сэтгэл өөрөө тийм дотгошоо мунхарчсан байгаа учраас бидний харж байгаа бүх зүйл өөр харагдаад эхэлнэ. Гэгээр түрээд одоо юу гэдгийг төгс гэгээр төрсэн бол хамаг юмыг харахтаа сайхнаар хардаг бол мунхаг ихтэй бол тэр зүйлийг буруугаар ингэ харж ирдэг. Эсвэл гоё зүйл харагдах юм бол тэрэнд шунал төрж идэг. Тийм үү? Тэгээ нөгөөтгөн дээрээс нөгөөтгний өөр хүн авах гад ингээд байх юм бол нөгөөтгөн дээрээс уур төрөөд байдаг. Сайхан зүйл бол дуршаад байдаг, муу зүйл хүрээд ирэн буцаж уур төрчдөг. Нөгөөтгөн дээрээс л хурлаад би миний гэсэн юм нэмхэрэн барих үзлүүд ингээд гарч ирж байдаг. За тэгмүүд өөрөө одоо мунхаг гэдэг нь болохоор энэ ухаан муутай маягтай юм хэлээд байгаа. Буруу сэтгэдэг ч гэдэг юм уу. Тэгээ буруу үзэл гэхэлэр зэрэг одоо амьдрал байхгүй ч гэдэг юм уу, хойд ур төрөл байхгүй ч гэдэг нь бүх буруу зүйлүүдийг ингээд хэлж идэг. Эргэлзээ. Зөв зүйлийг ингээд харах гэхээр тийм болов уу, үгүй юм болов уу гэдэг эргэлзээ тахтар цаад юм охин судалж чаддаг. Ийм учраас зэрэг эргэлзээ гэдэг бол энэ дандаа зайвын юм буюу язгуурын нисанс гэж нэрлэдэг. За энэ хэдэд бид нэр автагдсан байна. Тэгэнгүүт бодийн шишин юу гэж хэлэхээр энэ хэдээр ингэсэн байгаа учраас бид нэр юмшийн мөн чанарыг тодорхой таньж чадахгүй байна. Энэний эсрэг юу байх юм гэхээр нөө түрүүчийн ярьсан мөр гэсэн шүү дээ. Тэр мөр хамгийн дээр гарч ирсэн дээр үзэл санааны 3 товчон тал дээр гарч ирсэн мөр ирээдүй тийм үү? Үр дагавар. Тэгвэл тэр мөр дээр юу юм бэ гэхээр сэтгэлийг амгалан байлгах сэтгэлийг тодорхой барья гэвэл тэр дээрээс гарч байгаа ухаануудыг л гол нь мэдрэх хэрэгтэй. Буруу ухаан гарч ийн үү, зөв ухаан гарч ийн үү? Зөв ухаан гарч байгаа бол миний ухаан яаж шинжилж, ажиглан шинжилж гарч байгааг нь судлах хэрэгтэй. Энийг бясалгал гэнэ. Энийг мэдэрчвэж би буруу зүйл хийх гэж байна. Би гэдэг зүйл чи өөрөө энэ дээрээс ингээд ургаад буруу зүйл хийх гэж байгаа бол тэрийг энийг хийж болохгүй гэдгээрээ өөрийнхөө тэр нөгөө цаатлын сэтгэл гэдэг юм уу, сүнс гэдэг юм уу тэр зүйл нь аяанда урвж идэг, өөрчлөгдөж идэг. Буруу байх юм бол тэр цаатлын юмшийн хүн чанарыг таних гэдэг байгаа тийм үү? Хамгийн сүүлд одоо ер нь буддийн шишний гол үзэл гэгэрхэд хамгийн их тусалдаг зүйл бол юмшийн мөн чанарыг таних хоосон чанар гэж хоосон чанарыг мэдсэн ухаан гэж хэлж байгаа. Тэнгүүд тэрэн дээр тулгуурлаад ерөнхий юмсыг ингээ харахтаа яаж хүн харах вэ? Өнцг нь юу юм бэ? Бид нар тэрэнд хуурам эхлэж гин үү? Эсвэл яагаад бид нар ингэж байна гэдгийг маш сайн ойлгоод ирэхлээр зэрэг сэтгэлтэйг арилцаж эхэлж байгаа. Яг сэтгэлийг зөөлөн болгодог зүйл юу юм бэ гэхээр зэрэг нөгөө хүнийг хайрлаж, инэрхсэн сэтгэлүүдийг маш хүчтэй төрөөдөглөө сэтгэл аандаа ингэж зөөлөрчдөг. Сэтгэл хатуу болоод байна гэдэг нь бол буцаад зөрөөд нөгөө нэг буруу талын сэтгэлүүд нэг юмд хэтэрхий их тачаах байдаг юм уу? Нэг юмд хэтэрхий их уурлах, хомзогнох гэдэг юм уу? Энэ хөдөө байгаад ирэхээр сэтгэл аандаа өөр болоод байдаг. Нөгөө талынх нь эсрэг зүйлийг бодоод нэмжин сэтгэл бусдыг хайрлая, бусдад одоо хорлолгүй бай гэсэн сэтгэлийг бясалгах багсгаад ингээд ирэхлээр зэрэг аандаа сэтгэл нь өөрөө тийм уян зөөлөн болж идэг.
Энэ гэгээрэлд хүрэх зам нөгөө нэг буруу зүйлүүдийг харангуйтаа буруу мэдээд байсан бол зөв мэдээд энэ чинь ийм учир шалтгаантай юм байна. Ийм байна гэд өөрийг ингээд хараад зөв тийш нь эргүүлээд ирэхлээр сэтгэлийн гэгээрэл гэдэг зүйл рүү баг багаар ингээд төхөн. Ингэж төгөөд ирэхлээр сүүлд нь юмсын мөн чанарыг танаад ер нь би гэж юм яг байна уу юу? Би гэж яг хэнийгээ хэлэх гээд байгаа юм бай. Тэр ухамсараа хэлэх юм уу? Эсвэл ухамсар дээр байсан тэр биеэ хэлэх юм уу? Энэ хоёрын нийлэмжийг хэлэх юм уу? Ингээд ирэхлээр зэрэг ердөөсөө буддын шашны гол онол бол хоосон чанарын онол бие үгийн үзэл гэдэг юм гарч ирнэ. Энэ дээр тулгуурлаж бид нар буддын шашны онол мэдлэг хамаг одоо юу гэдгийг сэтгэлийн ариусал, гэгээрэл гэдэг зүйлийг энэ дээр тулгуур тайлбарлаж байгаа. Энэ гурвын нөгөө түрүүчийн гарсан тийм үү? Энэ тоосноос бүтсэн зүйл ухаан, төгс хуран үйлдэл гэдэг энэ гурван зүйл. Энэ гурван зүйлийн уялдаа холбоог мэдж байж бид нар гэгээрэл төрөх боломжтой. Гэгээрэл гэдэг бол тоосноос бүтсэн зүйлийн утга учирыг ойлгож, энэ зөвөө буруу юу гэдгийг ойлгож, тэрэн дээрээсээ мэдсэн ухаан нь ухаан дээрээ явж чинь, тэр нь бол сүнсэн дээр явж чинь. Энэ хоёрын нэгдэл дээрээс би буюу одоо хүн гэдэг зүйлийг тавьж эхэлж байгаа. Хүн гэхлээр зэрэг яг тоосноос бүтсэн зүйл үг биш, ухаан юм үг биш. Энэ хоёроос тусдаа өөр мөнх бус хэрнээ бид нар мөнх бус хэрнээ төгс бус тийм хуран үйлдэл зүйл юм аа гэж. Энэ гурвын нийлэмжэн дээр бясалгаад дээшээ төгөлдөр ороод ирэх юм бол би энэч бурхны бий болж идэг, ухаан нь бурхны ухаан, бурхныг таньсан ухаан болж, хоосон чанарыг мэдсэн ухаан, бие үгийг мэдсэн ухаан болж идэг. Өөрөө хамгийн сүүлд нь болохоор тэр төгс гэрэлсэн бурхан гэдэг юм болж болох юм аа. Энэ үзэлтээрээ суулгуулад бид нар өөрсдөө сэтгэлийг яаж тогтоох вэ? Яаж танин барих вэ гэдэг бол цаатлын үзүүр гарч байгаа сэтгэлүүдийг хянснаар бид нар энд хүрэх боломжтой юм аа гэж. Тэгэхээр яг бид нэр сэтгэлийг тусад нь ингээд тавиад орхиод тийм үү сэтгэлээс тусдаа өөр юм байна уу гэдгийг одоо номон дээр гарч байгаагаар хэлэхээс биш шууд ингээд гарт баригдах ч байдаг юм уу. Тийм зүйл биш болохоор өөрсдийнхөө дотор тал руу бяцлах нь илүү чухал болчиход байгаа. Яг тийм үү, гүү юм уу? Ингээд бяцлага чимээгүй ингээд нэг юм бодоод ирэхлээр цаатлын сэтгэлээс гарсан ухаанууд нь байхгүй болоод ирэхлээр дотор тийшээ өөрийгөө мэдэрч эхэлждэг. Тэрэн дээр тулгуурлаад одоо бяцлагын янз бүрийн аргууд байна л да. Дээшээ бяцлах, доошоо бяцлах ч гэдэм үү. Хийн гүйдлүүдээрээ бяцлах гэдэг одоо энэ тарины номонд ороод ирэхлээр өөр болоо явчихна. За тэгээд үүлт нь за тэгээд сүүлд нь дүгнэлт нь бол нэг ийм дүгнэлтэнд хүрээд байна. Яасан? Мөнх бус доторх гурван зүйлийг шүтэн барилгын үүднээс ойлгох нь мөнх бус зүйлийг ухаарч мэдснээр гэгээрэл төрөх буддын шашны ойлголт болно гэж. Энэ гурвыгаа нийлүүлж ойлгохтой болохоор зэрэг буддын шашны нэг гол зүйл байдаг нь үлийн үр шүтэн барилга гэж зүйл байгаа. Энэ бүгдийг нийлүүлж бүхэл бүтэн гэж багцлж ойлгож байж бас гэгээрэл төрөх замыг илүү тодорхой харах боломжтой гэж. Сэтгэлээс гарсан хоёр дахь бол сэтгэлээс гарсан ухаануудыг танин мэдсээр сэтгэлийн мөн чанарыг ойлгоход илүү төхөн болдог. Өөр тэрнээс өөр арга замаар бол сэтгэлийг ойлгоно гэж бол сэтгэлийг танин барих гэхэд бол хэцүү болов. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ямар гаргалгаа байж болох вэ гэдэг асуудал төвшүүлж байна. Буддын шашны гэгээрэл гэдэг нь сэтгэлийн төгөлдөр болохыг ярьж байгаа юм аа. Эцэст нь ихэд буддын шашин гэдэг бол сэтгэлийн гэгээрлийг л гэгээрэл төрнө гэдэг. Будда болно гэж байгаа нь сэтгэлийн юмсыг танин барьсан юмсыг зөв мэдсэн ухааныг хамгийн эцэст нь хулгаад төгөлдөр болгох гэж байгаа нэг гэгээн гэрэл гэдэг юм тийм үү? Гэгээн гэрэл гэрлийн байдалтай болох гэгээрэл төрөх гэдэг юм. Энэ бүхэн бүгдээрээ юу юм бэ гэхээр зэрэг хувь хүн гэгээрэл төрнө гэдэг юу юм бэ гэхээр хувь хүн өөрөө аз жаргалтай хизээд зовлонгүй амар амгалан төрхийг хэлж байгаа болов гэж бодож байна. За анхаарал тавьсан баярлалаа. За, Жожил Сэрэнговчтай баярлалаа. Жожил Сэрэнговчийн маань илтгэл нь буддизм дэх оюун судлах уу гэдэг
сэдвтэй байлаа. За тэгээд энэгээрээ оюун ухаан хэрхэн яаж хөгжиж дэвждэг вэ? За тэгээд хэрхэн яаж ангилдаг вэ гэдэг зүйлийн талаар тодорхой сайхан тайлбарлалаа. За тэгээд Чожил Сүрэнгавч маань мөн энтхэг улсад байх гомон дацанд өдийн гүн ухааны чиглэлээр олон жил одоо судалгаа шинжилгээ хийсэн юм лам байж байгаа.